Одон дээр сувг тавтай морил би бол хөтлөгч Инхбат. Бурхтын дом нэвтрүүлгийн шинэ дугаар хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн дугаарыг урлаг судлаач Амина бидэнд бэлтгэн хүргэнэ. Өдрийн мэнд Амина. Өдрийн мэнд. Эбатагаа ер нь сүүлийн бүх дугааруудыг бацж дээ. Манай Эба бол маш их баярлалаа, их таатай байна. За тэгээд нөгөө 10 жилд нэг хичээлд ингэдэг байсан шүү дээ. Эхлээд бүтэн уйлрал хичээл үзчихэд хамгийн төгсгөлд нь баттдгах хичээл гэж үздэг байсан шүү дээ. Өнөөдөр бол бидний хувьд баттдгах хичээл. Тэгээд мэдээж урд нь бас яригдчихсэн зүйлс яригдана. Гэхдээ хэдүүлээ ерөнхийдөө нэг цэгцлээд грекийн домог маань урлагт за мэдээж грекийн домог гэхээр ер нь грек ромын энэ соёл иргэншил чинь өөрөө одоогийн бүтцэн байгаа тэр агва өрнийн соёл иргэншлийн суурь нь болсон тийм үү. Тэгэхээр энэ өрнийн урлагт грекийн домог хэрхэн яаж нөлөөлж ямар сэдвүүд болж ирсэн. Тэгээ тэр сэдвүүд нь ямар агва уран зургууд дээр гарч ирсэн бэ гэдэг тухай нэвтрүүлэг байгаа юм. За тэгвэл энэхүү гоё нэвтрүүлэг маань YouTube-ийн Одон дээр суугаар болон NTV телевизээр замаг 83.3 107 төлөвний Одмонд радиогоор хүрч байгаа. Өнөөдрийн дугаарыг өдөр бүр шинэ оройтой төлөө шоу болон цахим ирээдүйд хамтдаа G-Mobile event тэтгэн. За эхлэе минь. Баярлалаа ивент тэтгэгч нартай. Алтан гишүүдтэй бас мэд хүргэе. За одоо дэлгэцэн дээр хідүүлээ. Сандра Боттичелли гэдэг зураачин. Алтартай одоо нөгөө Венера Менделснен гэдэг зургийг зурсан зураачин 1483 оны Венера ба Марс гэдэг зургийг харж байна л т. Бид нар урдны дугаарыг хэрвээ сонссон бол Венера нь болохоор хайр дурлалын эмэгтэй бурхан, гоо сайхны бурхан, Марс бол дайны бурхан гэдгийг бол мэдж байгаа. Тэгэд Афродита грек нэршил нь, Венера ром нэршил нь, тэ? Арис грек нэршил нь, Марс ром нэршил нь. За ингээд энэ зураг маань болохоор өөрөө зохиомжийн хувьд танарт айгүй юм сунгацсан юм шиг харагдаж байгаа зү, тэ? Уртаашаа сунгацсан юм шиг юм төгсдөг шүнцэг хэлбэртэй. Энэ ямар учиртай вэ гэхээр 1483 он гэхэр чи нөгөө сэргэн мандалтай үе маань. Нөгөө Медичи энтри маань үе маань, тэ? Тэгээд Медичи чинь Сандра Боттичеллига дэмжиж тэтгээд явж байгаа шүү дээ. Тэгэхээр ихэвчлэн ийм урт тэгш өнцөгт зургийг бол унтлагын өрөөндөө тавьдаг байсан урт шкафныхаа дээдлэлд үлгдэг байсан байхгүй. Тэгэхээр ер нь унтлагын өрөөнд нь зориулсан ийм зураг аль гэсэн үг. Тэгтээ шидэ өр бүтээл байна. За энэ бүтээлийг хэдүүлээ харах юм бол Марс хэмэхтэр дайны хэрцгий тэгэд дайны бурхан чинь Афина штэ өвгөн тий. Гэхдээ Марс болохоор шудраг бус дайны бурхан байхгүй. Ер нь бол нэг Гида Мопассаны хэлсэн одоо сүүлийн 19-р зууны Франц зохиолч Гида Мопассаны хэлсэн нэг айгуу гоё үг ингэсэн байгаа юм. Хэрвээ чи хүний нутгийг тэ хүний үр хүүхдийг, хүний хүүхнийг, хүний эд баялагийг дээрэмдэх гэж очиж байгаа бол тэр чин шудраг бустай юм. Харин чи өөрийнхөө гэсэн бүхнийг хамгаалж байгаа бол тэр чин шудрагтай юм гэсэн байдаг байна. Тэгэхээр манай Марс маань бол шудраг бус боёо ямар нэгэн эзлэн төрөмгийлэл ч юм уу те манайхан шиг л. Яг. За тэгээд үнэхээр яг нэг тийм заавал тийм ариун дай ингээд ахааргүй бүх зүйлсийг хийх гэж байгаа бол Марсд залбирдаг байсан байхгүй. Манайхан ч бол ялхан тодорхой. Тэг очиж юм авдаг тийм яаж байлцсан манайх ял. Тэгэнгүүт ромчууд ч юм болохоор одоо нөгөө грекчүүдийн домгийг авахта ер нь грекчүүдийн ингээд соёлын нөлөөнд аягүй орсон байгаа шүү дээ. Тэгэхдээ грекчүүдээс энэ Арес гэдэг тэр дайны бурхныг нь илүүтэйгээр шүтжижсэн байхгүй. Одоо Ромд очих юм бол Марсын талбай гэд байдгийн. Тэр Марсын талбайд бол бүгдээрээ легион цэргүүд нь цуглардаг тий. Тэгээд легион цэрэг чи өөрөө маш хатуу. Нэг цэрэг нь цугтлаа гэж бодоход аруулаа цаазлуулдаг байдаг ч юм уу тэгээд. Тийм тэр бүхэн бол одоо яг ингээд нөгөө Марс бурхныг шүтэж байгаа. Тэр маш л их тийм эрлэхэг зоримгийн тэр тулааныхаа өмнө залбирдаг байсан тийм бурхан гэсэн үг. За тэгсэн чинь тэр Марс бурхан энэ зурагт дүрслэгттэй болохоор хөвтчихсэн. Хөвтөхдөө бүр ихээс төрсөн бие. Гайхуулан сайхан хөвтөж чинь тийм. Эрэхтэй үл арангуудаа юм яриад. За одоо бүр зүгээр ч нэг хөвтөх биш. Бүр ингээд амаа ангайгаад магадгүй бүр хорхиролтон сонсогдох хэмжээнд ингээд унтж байгаа байхгүй. Тийм байна. Тэгээ эргэн тойронд нь байгаа ингээд
энэ Дионис бурхны туслахууд, сатирууд, мөн бас Пан бурхны туслахууд гэж болно. Гэхдээ энэ дэр бол илүү сатирууд ингээд юм туслах юм хүүхэд дөрүүд байдаг байхгүй юу? Хүүхэд юм шиг юм том хүн юм шиг сахилахгүй энэ дөрүүд болохоор бүр ингээд зэр зэвсгээр нь тоглолцгооцсон. Манай Марсыг сэрэх гээд чаддгүй. Манай хүн бол сайхан унтчихна. Эсрэг талд нь буюу зургийн одоо зүүн гар талд Венера буюу Афродита сэрэг мандалтын үеийн хамгийн одоо язгууртан эрхэм дээдэс өөрөө өөртөө хүндэлдэг тийм бүсгүүчүүдийн өмсдөг байсан даруухан хувцастай. Тэ энд ямар нэгэн байдлаар өөрийгөө тодорхой хит ихт үеилгэн илэрхийлж байгаа тийм хувцас биш. Харин тухайн үеийн яг сүүл үеийн тренд мод одоо сүүл үеийн тэр гоо сайхны жишг бол мөн гэхдээ их даруухан байдалтай хувцастай ингэж харагдчихна. Тэгэд энэ хоёр маань яг бид нар цааш нь бүр ургуулсан бодоод үзэх юм бол Венера маань Марсыг тайвшруулсны дараах нөхцөл байдлыг гаргаж байгаа юм бол тэгэхээр хэрвээ хайр дурлалын үзэсгэлэн гоо үзэсгэлэн нөгөө дэлхийг аварна гэдэг дээ шүү дээ. Хэрвээ үзэсгэлэн гоогийн бурхан шудраг бус дайны бурханыг тайвшруулад л байх юм бол энд илүү нөгөө эмгтэй эхлэлийн хүч байгаа байхгүй тий. Тэгэх юм бол дайн дажин болохгүй дайны бурхан сэтгэл санаа амар унтчих юм а гэдэг утгаараа энэ бас нөгөө үзэсгэлэн гоо дэлхийг аварна шүү гэдэг тэр санаа явж байгаа. Тийм ээ тий. Наа чи ямар гоё юм бэ нэрээ. Энэ их хөгжилтэй зураг тий. Их хөгжилтэй. Гэхдээ цаад дуутайг агуулах нь бол бас их нарийн. Тэгээд нөгөө эсрэгцүүлж дүрслсэн байгаа байхгүй юу? Нүцгэн Марс тэгэнгүүтээ хувцастай Афродита тий. Гэт газар тэнгэр гэдэг шиг тийм эсрэгцэл явж байгаа. За мэдээж тэгэхээр энэ бол 1483 он шүү дээ. Эртний грекчүүд чинь тий бүр одоо манай эртний өмнөх 2000 жилийн тэртегээс ахуулаад бид нар Миноын соёл иргэншил, Микений соёл иргэншил гэж үзсэн тий. Ингээд грекийн сонгодог үеингүүд манай эртний өмнөх 5 дугаар 100 гэд. Гэтэл тэр эртний юмыг дахин олоод сэргэн мандуулаад нөгөө италичууд нөгөө нэг энэ Европын улс орнууд чинь мартагдсан байсан юмыг дахиад уншиж байгаа. Дахиад уншиж эхэлж байгаа тий. За тэгээд бид нар ер нь зулаа ихчтэйгээ одоо ингээд 50 бурхтын номгийн нэвтрүүлэг 50 дахь ингээд хийгээд явж шүү дээ. Тэгэхээр нөгөө ихэнд нь болохоор нэг иймэрхүү комментууд яваад байсан. Зүгээр ном уншаад ах юм. Та нар одоо өөрсдөө ярьж болтгүй мүү гэд. Тийм үү? Тийм. Өөрсдөө ярьж болтгүй мүү гэд. За тэгэхээр энэ дээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр альва одоо зулаагч битэрийн хувьд бол бурхтын номог гэдэг подкастыг альва нэг ер нь мөндрийнхэнтэй нэг подкастыг бэлтгэхийн тулд маш олон их сурвалжийг судлаад ингээд хооронд нь харьцуулаад алийг нь яривал хүнд илүү дөхөн байх вэ гэдэг бас тийм маш их тийм судалгаа хийж ярьдаг шүү дээ тий. Тэгэхээр ер нь зулаа ихч бол өөрөө Европ судлаач хүн учраас маш олон их сурвалжаас харсан. За тэгээд мөн бид нар бүхэн судлаач болох албагүй. Тийм учраас ямар их сурвалжаар юу яах вэ унших вэ гэж бодож иж бас магадгүй. Тэгэхээр энэ дээр давтаад хэлэхэд эртний грекийн домог төвсөг орчуулсан их гоё хэ мэрэгний орчуулгатай ном байгаа. Тэ эртний грек ромын домог төвс гэдэг нэг зузаан. Тэр номыг бол монгол хэл дээр унших юм бол нөгөө нэг гоё тэр утга зохиолын яриа хэллэх нь их гоё байна лээ. Тэрийг уншиж болно. Гэхдээ ер нь бол бид нар ямар их сурвалж дээр одоо энэ бол хамгийн үндсэн тий нэг амир гүн гүнзгий судлаач нарт зориулсан биш. Гэхдээ хамгийн ойр энэ нэвтрүүлгийг одоо бурхтын номын маань дараа уйлралт бол өргөлжлөхгүй. Тий. Тэгэхээр та бүхэн энэ сэдвийг илүү гүнзгий уншмаар байгаа бол би нэг ийм 3 их сурвалж санал болгомоор байгаа. За сохор зүнж Гомер буюу Хомер тий. Сохор зүнж гэд яагаад хэлж байгаа юм бэ? Гомерийн өөрийнх нь баримлыг харах юм бол за манай эртний өмнөх 6 дугаар зууны баримл байгаа. Энэ дээрээ жинкнээсээ сохор төрслөгдсөн байдгийн. Тэгэхээр бид нар бодохдоо энэ үнэхээр сохор хүн байсан юм болов уу гэд. Гэтэл эртний грекийн хэлийг судлаад үзэх юм бол сохор гэдэг хүн нь зүгээр ямар утга ерөнхий утга агуулдаг вэ гэхээр энэ ертөнцийг харахгүй байгаа ахуун ертөнц сонирн биш. Далд ертөнцийг далд ертөнцтэй нүдтэй. Нүдэн дээр далд ертөнц рүү явцсан байхгүй.
гэж ярьдаг. Тэгэхээр сохор гэж хочтой байсан нь ер нь бол далдыг харагчл гэсэн үг байхгүй тий. Тэгэхээр Хомерыг бид нар шинжлэх ухаанд нэг хүн байсан юм уу? Нилээн олон хүмүүс нийлээд Хомер гэдэг ер нь цол байсан юм уу энэ гэдэг янз янзар маргалддаг. Гэхдээ энэ манай эрдэнэ 6 дугаар зууны баримлаас бидний харахад бол ер нь бол яг нэг хүн байсан баг. За тэгэд тэр хүн маань аман бэлгийн уламжлалтай тий өөрөө тэр их мэдлэгийг цээжлээд зэгцлээд энэ ч нөгөө грек гэдэг чинь бас нэг арт түмэн биш шүү дээ. Маш олон ингээд арт түмэн янз янзын хувилбартай ингээд домог гаргаж чахтан тэр болгоныг зэгцлээд дараагийнхаа үедээ хилж өгсөн бас нэг тийм гайхалтай туйлч хүн байгаа тий. Тэгэхээр энэ Гомер маань Илиад ба Одиссей гэсэн хоёр туйлс байгаа. Энэ туйлс дээр бол гарч ирж байгаа маш олон домгуудыг бид нар үзсэн. За дараагийнх нь их сурвалж бол хэрвээ хамгийн анхны нэвтрүүлгийг санаж байгаа бол хаусын үүсэл гэлтэж байгаа шүү дээ. Тэгж ертөнц үүссэн шүү дээ. Тий, ер нь ертөнц яагаад үүссэн те? Хаус гэдэг нэг юм эмх замбраагүй юм байж байгаа л тэрнээс нь ертөнц үүслэгээд. Тэгэхээр энэ ертөнц бол ертөнцийн үүслийн талаар бол Гомер бол яриаггүй. Гомер бол шууд ингээд нөгөө юу яцсан мэдэхгүй. За Зевс нь тийм учиртай бурхан дэгдэгсэн гэсэнгээд бурхтын амьдралыг яриа явцсан байхгүй. А тэнгүүд Гомероос 50 жилээр насаар дүү байсан Гесиод. Гесиод болохоор тэгвэл эднэр чинь хаанаас үүссэн бэ гэдэг баг магадгүй хамгийн тэ эртний философик асуултуудын нэгийг тавьж байгаа байхгүй тий. Бидний шүтдэг бурхад тэгвэл хизээ төрсөн юунаас үүссэн энэ ертөнц гэдэг чинь юунаас үүссэн юм бэ амар метафизик буюу ахугаас нилээх дэшилсэн тийм асуулт. Тэгээд домогт ярьдгаар болохоор Хесиод болохоор маш энгийн одоо тухайн үеийнхээ хуульч гэдэгтэй адилтгаж болохоор мэрэгчлээ хүн байсан байгаа юм. Тэгсэн чинь нэг шүн зүүдлээд тэр зүүдэнд нь мууза орж ирээд өөрийг нь тэрврээд тэгэд бүх мэдлэгийг өөрт нь хэлж өгсөн байдаг. Гоё. Нэг шин унтаас ирсэн чи зохиолч болчихлоо. Нэг шин унтаас ирсэн чинь би сансрын нууцыг нийцсэн байвал чинь би тэгвэл маргааш нь үхсэн чи яах вэ зүгээр. Би одоо нэг шууд үхчин хэрж байгаа харамсмаар байдаг байхгүй юу. Яа тэгэхээр бид нар хаанаас ирсэн гэдгийг би мэдэхгүй байжгаад үхэх гээд шүү дээ. Их тесрэлт болсон юм уу гүм үү гэдгийг хаавас болсон юм уу юу гэдгийг би мэдэхгүйгээр үхэх гээд байгаа байхгүй юу. Хэрвээ би нэг маргааш мэдээд сэрчих юм бол за яасан ч яах вэ. Үхсэн чи яах вэ. Яа. Үнэхээр яг тийм шүү дээ. Тэр чинь яг тэр хэмжээний ингээд мэдлэг тархин дотор нь ингээд бүүм хийж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр Хесиод гэдэг энэ хүн маань бол яг тийм домогтой одоо музагаар хөглөгдөөд тэгээд за энэ дэлгэцэн дээр бол бид нар Гюстав Моро гэдэг зураачийн Хесиод ба муза гэдэг энэ зургийг бол харж байгаа. Тэгэхээр энэ дээр бол маш тийм утга уянган байдалтай муза араас нь тэрвэрч өөрт нь одоо хилж эргүүлээд тэрийг урлагаар буюу тий лира хэмэх энэ босоо ятга хөгжмөр илэрхийлж байгаа, туйл хайлж байгаа тэр байдлыг нь төрсөлсөн байгаа юм. За тэгээд дараагийн маш байнга дурддагддаг их сурвалж бол үрээ Гомер Хесиод хоёр маань бол грекийнх. Дараагийнх нь бол Овидий. Метаморфоз буюу хувирал, тий хувирал гэж орчуулна. Хувирал гэдэг туйл бичсэн. Манай эртний өмнөх 1-р зуунд. Энэ дээр бол мөн бас одоо хувирал гэдэг нь яг энэ чинь дандаа метаморфоз явагдаад байгаа байхгүй юу? Зевс ингээд дандаа өөр биеийг олж штт тий. Бух болоод, хум болоод тий. Энэ мэтчлэн иймэрхүү түүхүүдийг бол бас нэлээд их бичсэн. Ийм. Тэгэхээр та бүх маань цаашаа уншиж судлахыг хүсэх юм бол ямар ч байсан ийм гурван их сурвалжид хандаж бас болно шүү гэж хэлмээр байна. За баярлалаа. Хамтран ажиллагчаа танилцуулаад цаашаа үргэлжлэе. За өнөөдрийн дугаарыг маань Давд мөндрийн байнгын хамтрагч өдөр бүр шинэ өрөөтэй Төлөшүү Бэкри ивенттгэж байгаа. За Төлөшүүгийнх маань 7 сарын 7-ны өдөр цоо шин салбараа Драгон төвд нээж байгаа. Шинэ Драгон дээр. За ингээд салбартаа зориулж нээлтэндээ зориулаад 7 сарын 7-оос 13-ны хооронд онцгой хөтөлбөрөөр үйлчлүүлэгчтэй бэлэг барихаар шийдсэн байна. За зөвхөн энэ салбарт очиж идэхээр онцгой бүтээгдэхүүн байгаа. За ингээд тусгай жор бүхий гэж байгаа. Төлөшүүгээ нууц жороор хийсэн шинэхэн амттнуудыг зөвхөн энэ салбараас очиж идэж болох нь байна. За мөн бэлэгтэй урамшуулалтай худалдаанууд бас болж байгаа. 50,000 төгрөгийн худалдаа авалт хийсэн эхний 50 үйлчлүүлэгч өдөр бүр шинэ амтт бэлгийг нээх хэмээлээ. За мөн сонгодог урлагийн хийлийн тоглолт тэнд болно. За ингээд энэ арга хэмжээндээ одоо шинэлэг орчинд амтлаг хөгжмөр аялах боломжтой гэж та бас нэг магтанд болж байгаа. Тэгээ гоё штэ тий. Гоё хөө. Ямар таашаал шүү дээ. Тийм штэ. За пянц тавиад иддэг байсан бол одоо хажууд чинь ингээд зүгээр хүн ингээд тоглоод сууж ийн гэдэг чинь.
Би очих юм бол яг нэг Мария Антуанетта болсон юм шиг мэдрэмж авах юм байна. Жигнэмэг тэгэл бүх амттай зүйлт гэснээр гоё хөгжим те. Тий. Хараа цааш намцтай шүү. Хин ч амсч үзээгүй байгаа. Намц. Гайхалтай. За ингээд энэ гоё үйл ажиллагаа маань 7 сарын 7-наас 13-ны хооронд үргэлжлэх юм. Бараг 7 хоног үргэлжлэнэ. За тэгэхээр наадмаар хотод байгаа хүмүүс маань за драгон дээр очиод төлөв шүүгийн шинэ салбарын нээлтэнд оролцоод гоё бэлгэнүүд аваад тэгээ гоё шинэхэн амттныг амсаж үзэх юм боломжтой болж байгаа юм байна. За баярлалаа. Төлөө шүдэ баярлаа. За. За тэгэхээр бид нар ер нь Тягания гэдэг Теос гэдэг чинь эртний грекээр бурхан, Тягания гэхээр бурхтын үүсэл гэж байгаа юм л та. Тэгэхээр энэ Тягания гэдэг зохиол дээр гарч байгаа, туйлс дээр гарч байгаа ерөнхий мэдлэгийг бол бид нар эхний нэвтрүүлгээр авсан. Ер нь хаусаас юу гарч үүссэн юм бэ гэд. Би тэгээ энэ слайд стандарт ганцхан юм үзүүлэх гээд аваад ирсэн. Яагаад вэ гэхээр энэ айгуу сонио мөнх эрэп хэмээх ингээд хаусаас чи ингээд 9 журийн сонин юмна төрж байгаа шүү дээ. Тэнгэр хэмээх уран, геа хэмээх газар, тэнгэр газар хоёр хаусаас гарчиж байгаа. Тэгээд тартер хэмээх бүр тэр газар доорх аимшигын ертөнц гараад ирчихэж байгаа. Тэгээд эрос гээд хайр дурлал гэдэг зүйлийг гараад ирж байгаа шүү дээ. Энэ бол одоохондоо нөгөө нэг манай далавчтай эрот болж амжаагүй байгаа нэг юм ойлголт яваад байна шүү дээ. Тэгэнгүүт дараагийнх нь хоёр гарч ирсэн ойлголт нь болохоор эрэп хэмээх мөнхийн харанхуй, нюкта хэмээх шөнийн тэнгэр байгаа байхгүй юу? Тэгснэ мөнхийн харанхуй, шөнийн тэнгэр хоёроос ууг нь бол мөнхийн гэрэл эфир, химера хэмээх гэрэлт өдрийн тэнгэр хоёр үүсэж байгаа. Харанхуйгаасаа гэрэл нь үүсэж байгаа юм. Тэгэнгүүтээ даанч энэ нөгөө талын жигүүрийнхэн болохоор манай нөгөө тэнгэр эцэг тэнгэр эцэг болон газар их энэ төр чи хоорондоо маргалдаад ингээ бөөн би минийхээ хүүхдийг идэж мэдээ боо юм болоод байгаа шүү дээ. Тэгэнгүүт энэ явдал болсноос болоод шөнийн тэнгэр уг нь зөвхөн гэрлийг гаргадаг байсан бол нөгөө талд нь ийм муухай зүйл болонгууд шөнийн тэнгэр юу их гаргасан бэ гэсэн чинь таната хэмээх үхэл, ирида хэмээх хэрүүл, апата хэмээх худал хуурмаг, кера хэмээх сүрэл, гипноз буюу хардарсан зүүд, немесита өшөө авалт гэдэг ч байгаа. Тэгэхээр ингээд нөгөө ийм харанхуйгаас ууг нь гэрэл төрөх боломжтой. Гэхдээ тэнд байсан хүчин зүйлээс болоод үхэл, хэрүүл энэ гэдэг тиймэрхүү зүйлсүүд төрсөн байдаг нь бас тун сонирхолтой. За тэгэд бид нар домог дээрээ болохоор яг Кронос буюу Сатурн хэрхэн хүүгээ идж байгаа талаараа л ярьсан. Тэ яагаад вэ гэхээр Кронос буюу энэ цаг хугацааны талаарх ойлголттой байгаа тийм ээ. Цаг хугацаа альва юмыг бүтээдэг. Гэхдээ цаг хугацаа альва юмыг дандаа алга болгодог. Тэгэхээр энэ цаг хугацаа тэр дээшгээ ч гэсэн тэрсэл хийгээд байгаа байхгүй тий. Тэгээ дээшгээ нэгэнтээ тэрсэл хийцэн юм чинь намайг ч гэсэн эргүүлээд ямар нэгэн зүйл устгана гэдгийг мэдж байгаа тий. Тэгээ мэдж байгаагийнхаа улмаас айгаад хүүхдүүдэд хийдэг байгаа шүү тий. Тэгэхээр энэ дээр санаж байгаа бол бид нар ерөөхдөө энэ 3 бүтээлийг бас үзчихсэн. Тэгэд энд нэг Ром хотын хэрвээ Ромоор аялахаар бол заавалчгүй энэ Капитолийн музей гэдэг рүү орж үзвэл бас гоё. Энэ антик үеийн барельеф буюу хагас товгор баримл юм. Тэгэд энэ баримл дээр болохоор ерөөсөө тэгэж нөгөө Кроносыг тийм аимшигтай муухай байснаар дүрслэхгүй байхгүй. Зүгээр л хүүхдээ идэх гэж байгаа. Тэ им ихнэр нэг хүүхдийг ингээд аваачаад өгч байгаа. Гэхдээ энэ дотор нь чулуу байгаа. Тэ нөхрийгөө хуураад нэг чулуу хүүгээ амьд үлдэх гэдэг байгаа ээж шүү дээ. Тэгтэл Ромынхаа үед буюу энэ ч одоо манай эртний 1-р зуун манай эртний өмнөх тий ер нь манай эртний болон манай эртний өмнөх хоёрын хоорондын ингээд нэг шилжилтийн үед ингээд байгаа байхгүй. Тэнгүүд огт тэгж аимшигтай байдлаар дүрсэлтгүй байснаа 1636 он 1819 он гэдэг зургуудыг харсан чинь тий жинхэнэ нэг зэрлэг байдлыг нь тий араатанлаг байдлыг нь амар зэрэг. Тодтогч тий. Чад яг энэ дундлынх нь Рубенсийн зураг илүү амар санагдаж байна уу? Гоягийнх нь зураг илүү амар санагдаж байна. Сүүлийнх нь амар. Сүүлийнх нь амар тий. Тэр чи одоо бүр зүгээр бурхан ч биш. Бүр жог нь Зевсийн аав шүү дээ. Тэгээд тэр чинь уг нь бурханлаг байх хэвээр, сүр хүчтэй байх хэвээр. Гэтэл тэр чинь зүгээр нэг алмас шиг юм байж идэг шүү дээ. Амар. Тэр хоёр дахь нь харин тэр нь харин дажгүй шүү.
арай жоохон гоо зүйтэй гэх юм уу. Ааха. Харин яг нөгөө Рубенс болохоор энэ 1636 он гэдэг чинь ер нь Рубенсийн маш олон бүтээлүүд дандаа эртний антик домгийн сэдвтэй байсан л та. Питер Паул Рубенс. Тэгээ Питер Паул Рубенс болохоор өөрөө нөгөө нэг биеийн гоо сайхан гэдгийг чинь маш их хөндөөлж биширч шүтэж тэгээд гоо мяратай эмэгтэй хүнийг шүтэж биширч тий Рубенсийн эмэгтэйчүүд гэсэн тусдаа соёлын ойлголт гаргаж ирсэн юм байгаа байхгүй тий. Тэгээд энэ соёлын ойлголтыг гаргаж ирээд тийм учраас үнэхээр биеийг шүтдэг хүн гэдэг чинь яаж ч муухай сэдв зурсан байлаа гэсэн яг өөрийнхөө тэр идеал гоё төгс өндөрлгөөс ингэж гарч чадахгүй байхгүй тий. Тэгээ Гоягийн хувьд бол нэрэл мангас чөтгөртөн цаашийн тий нэг юм бодит хүнэн цаашийн бүх ингэж бие нь ингэж газартайгаа нийлээд ингэж урсж байгаа. Тэгээд маш их айцтай нүдтэй тий ийм бас их алтартай том зургууд бол байна. За ингээд үүний дараа бол амьд үлдсэн тэгээ Крит арал дээр өссөн Зевс хүү. Тэгээ грек нэр нь Зевс, ром нэр нь Юпитер. Тэгээд манай үеийнхэн болон тэг ер нь манай үеийнхэн л энэ хүүхлийн киног нь Диснейн хүүхлийн киног маш сайн мэдэн дээ тий. Геркулесийн тий. Тий Геркулес дээр болохоор нөгөө айгүй гойчилдаг тий. Ер нь манай Дисней их гойчилсан. Тийм Диснейгийн тэрэн дээр ч уур ураад байгаа. Чин Зевс гэл лаг бурхан хүн болгон хайртай ард иргэдэг биш хүмүүсийн ингэж ивент итгэдэг лаг амтан байгаа байхгүй юу. Тэгсэн чи домог дээр бол дурак чинь шал ядаргаатай ямар нэг амтан болж хурж ирээ дандаа нэг гай тэрж идэг тий. Тэр чинь нөгөө грекчүүд өөрсдөө тэрийг яаж тайлбарлаж байсан гэж. Ер нь аль ингэж амар сонирм байгаа зү Зевс ингэж нэр үнэхээр ягаад тийм ёс суртахууны дорооталтай юм шиг тий. Дан их Юнона хэмээх гайхалтай их нэртэй. Тэг их нэртэй юм бэжэж ингэж гадуур ингэж яваад шүү дээ. Тэр чинь болохоор яаж байгаа вэ гэхээр бас энэ нөгөө аристократ язгууртан бүхэл бүтэн одоо гэр бүлүүд байгаа. Тэд нар өөрсдийнхөө угсаа гарлыг бурхантай холбоотой болгож тайлбарлаж байгаа нэг юм утга байгаа. Тэгээд Зевс чинь нөгөө бодлын эн чинь нөгөө нэг үржил шимтэй байхаас өөр аргагүй байхгүй. Энэ бүхнийг хариуцж явж байгаа хүчрхэг. Тийм учраас хэдий чиний олон Зевсийн үр удам байна. Тэдий чиний хөндөрлөгтөнд дэлхийд сайн байх гэдэг байгаа байхгүй. Юнана бүгдээ ганцаарч чадахгүй. Тэг хингүүд тэгэхээр нөгөө яг бодит байдал дээр грекчүүд маань болохоор Зевс тэр нутагт очоод тэр арал дээр тэр бүсгүйтэй үр хөвгттэй болсны үр удмууд нь бид нар юм аа гэж тайлбарладаг гэсэн. Тий, өөрсдийнхөө бурхтын үр удам юм аа гэж нотлох гэж үзээд. Тий, легитимизац гэж нэг ер нь хилдэг те шинжлэх ухааны хэлэнд өөрөөр хэлбэл өөрийнхөө эрх мэдлийг үнэхээр цаанаасаа заяатай бөгөөд хууль ёсны эрх мэдэл юм шүү гэдгийг дахин баттгах гэж байгаа явдал. Тий, манайх нөгөө тэнгэр заяат гэдэг шүү дээ. Тэрнтэй л агаар нэг юм. Тий, яг үнэ. За тэгээд ер нь Зевс маань болохоор энэ Диснейн хүүхэлдэд дээрч тэр ер нь урлагийн түүхэнд ч гэсэн Зевсийг дүрслэх тусгай стандарт гэж байсан баг. Зевсийн стандарт бол эдэр насны. Энд чи эдэр нас гэж хэлнэ тий. Тийм шүү дээ. Тий, яг эдэр насны маш биеийн хөгжил сайтай. За тэгээд буржгар урт үстэй, урт сахалтай. За тэгээд мэдээж атрибут буюу өөрийнх нь нөгөө юунууд одоо өөрийнх нь туслах хэрэгслүүд, өөрийг нь таних хэрэгслүүд туслах амьтад зэрэгтэйгээ цог төрсөлдөг. Мэдээж Зевсийн хамгийн том туслах одоо амьтан бол бүргэд байгаа. Тэгээд урт таяг буюу эрх мэдлийг илэрхийлж байгаа тийм таягтай. Зарим тохиолдолд бол гаран дээр Ника хэмээх өөрийн тусдаа домоггүй гэтээ зөвхөн ялалтыг бэлэгддэг далавчтай тийм бурхантай төрсөлдөг. Тийм. Тэгэхээр энд бол одоо бид нар баримлч Фиди гэдэг халдвартай баримлж байгаа. Фиди болохоор яасан бэ гэсэн чинь бүр грекийн сүм дотор тий зааны яс алт хоёроор хосолсон маш өндөр тийм Зевсийн баримлыг хийгээд доор нь нөгөө нэг юу яагаад бассейнтэй ус хийгээд усан суур хийгээд тэр усан суур дээр нь оливын тос тусаагаад
мөн бас нэг юм өөр юм элементүүд ингэж тусааж агаад тэгээд тэнгуү тэр сүмлүү гэд харах уу сүм байгаа штэ. Харах уу сүм рүү ороод тэгээд гэрлийнх нь хугарлаар яг тэр нөгөө зөвхөн тусж байгаа гэрэл нь болохоор тэр ус руу тусдаг. Яг хөшөрөөгөө тосхгүй. Тэгээд тэнгуү тэр уснаас нь айгаад эргүүлээд яг зайсаас өөрөөс нь гэрэл цацарч байгаа юм шиг. Наа чи үзхийс. Тийм баримл хийжсэн. Тэгээ даанч мэдээж тэр баримл бол хадгалагдаж үлдээгүй. Тэгээд Ром хуулбар нь тий. Манай ромчууд бол Гней Помпей гэдэг жишээ нь Ромын жанжин байгаа. Нөгөө хүрхээ юунд Юли Цезарт алуулдаг штэ. Үгүй Юли Цезарт алуулдаг биш. Тэр хоёр чинь хэсэг найзууд байжгаад Гней Помпей Египт руу чөлөө цугтаад тэгсэн чи египтчүүд Юли Цезараас айгаад тэр жанжныг толгойг тастаад өгчдөг байхгүй Юли Цезарт. Тэгж нас барсан гэж санаж байна. Тэгээ тэр Гней Помпей зүгээр яасан бэ гэсэн чинь 72 цагийн туршид Грекийг эзэлсэн байгаа Ром. Тэгвэл Грекээс 72 цагийн туршид тасархааргүй морин тэргүүдээр баримлуудыг нь авч явсан байдаг. Тэгэхээр хичнээн их урлагийн бүтээл тэр дотор ингээд явж байна тий. Тэгэхээр нөгөө нэг Ромын хувьд бол ромчуудын хувьд бол бүр ингээд үнэхээр шинэ ололт байсан тэр грек баримлууд. Тийм учраас Ром баримлчид бол яг тэр байнгын тэр грекийн баримлуудыг хуулбарлаж хийдэг байсан тий. Нэг бодлын Ром өөрсдөө грекийг эзлээд хамаг газар нутгийн тэгшлээд тент чинь бүүн дайм болж байна. Тэгвэл нөгөө бодлын болохоор үнэхээр яг грекийн эд үлийн зүйлс нь хаана вэ гэхээр Ром хуулбараараа битэрдүүлсэн байдаг. Тэгэхээр ингээд тэгж хуулбарлаж үлдээсэн хуулбаруудын нэг нь болохоор одоо Эрмитажийн Санкт-Петербург хотод одоо яг энэ физикийн баримлын одоо жижигрүүлсэн Зевс хааны баримл юм байна. Тэгээ ер нь энэ юуг нь харж марах юм бол тэ хороо мурууг нь харах юм бол яг ромчууд айгүй сайн техниктэйсэн баг. Техник нь сайн тэ. Тэгтээ нэг юм яг хуулбар бүтээл болоод ч тэрүү нэг юм уран уян сүнслэг юм алдагдчихдаг л байсан байхгүй юу тий. Харин тий. Тэгэхээр гол нь сүнслэлтэй тэр чинь. Урлагийн бүтээлт чинь их чухал нь тий. Тий. За энийг хуулаад барьчих гэвэл нэг өөр. За би ийм агуу юм бүтээн гэж байвал бас өөр байхгүй. Тэр чинь яг нэг сэтгэлээсээ хоол ивэл амттай болдог гэдэг шиг л байхгүй. Яг үнэ. За ингээд хоёлаа хамтран ажиллагчаа танилцуулнаа. За өнөөдрийн дугаарыг маань цахим ирээдүйд хамтдаа G-Mobile компани ивент итгэж байна. За G-Mobile-ийн маань дараа төлбөрт үйлчлэгээ шинжилэгдэж за хэрэглээний хязгааргүй багцуудтай болсон юм байна. За энэ дата хязгааргүй ашиглах бүх сүлжээнд хязгааргүй ярих хэрэгтэй дараа төлбөрт үйлчлэгээний юм багцуудтай болж байгаа юм байна. За ингээд хязгааргүй хэрэглээ 24K гэдэг урамшуул зарласан. За энэ дээр яах вэ гэхээр бүх сүлжээнд хязгааргүй яриа хийх 40,000 төгрөгийн багцыг 3 сарын турш сар бүр 24,000 төгрөгөөр ашиглах ийм боломжтой болж байгаа юм байна. Хязгааргүй хэрэглээтэй гэхээр хязгааргүй дата болоод хязгааргүй яриа гэсэн үг. Тэгэхээр хэдч одоо юу гэсэн үг вэ те? Бараг үнгүүл гэсэн үг байгаа. Тийм ээ тийм. Хязгааргүй дата штэ. Одоо лагер магаар явж байгаа хөдөө гадаа явж байгаа бол датагаа аваад 24,000-аар сунгуулаад явчихна гэсэн үг. G-Mobile те? G-Mobile. Яа. За хөдөө бол G-Mobile маш сайн барьдаг шүү дээ те. Нэр амина чинь G-Mobile-ийг хэрэглэж байж байгаа. За ингээд 24,000-аар төлөх энэхүү урамшуулд хэрхэн хамрагдах вэ гэвэл шинэ хэрэглэгч болох урьдчилсан төлбөрт үйлчлэгээнээс шилжих дараа төлбөртийн одоо байгаа багцаа ахиулах ийм одоо үйлчлэгээнүүд авснаар энэ урамшуулд хамрагдах боломжтой байна. За My G-Mobile application, G-Mobile цэгийн за мөн үйлчлэгээний салбаруудаар мэдээж очиж үйлчлүүлээд за мөн CU-гийн бүх салбараас Easy SIM авч дугаараа үсгээд энэ урамшуулд одоо хамрагдах боломжтой. За гэхдээ харамсалтай нь урамшууллын хугацаа маань өнөөдөр дуусж байгаа 6 сарын 30-нд. За тэгэхээр хугацаа байна. Одоо энэ чинь шууд энэ аппликейшн руу ороод тэгээд үйлчлэгийг авчвал юу чинь ирэх нь идэвхжин шүү. Энэ хараа юм байна. 6 сарын 30-ны дотор одоо энэ эрхээ идэвхжүүлэх хэрэгтэй байхгүй юу? Тэгээд цаашдаа сар болгон 24,000-аар авах юм. Үйлчлэгээнүүдээ. Тэгэхээр энэ хугацаанд дуусч байгаа юм биш үү гэж би бас анхандаа юу илээ гэж бодсон чинь нэрээ эрхээ идэвхжүүлээд дараа нь тэр эрхийнхээ дагуу 24,000-аар үйлчлэгийг авах юм билээ шүү. За тэгвэл яг одоо G-Mobile аппликейшнээ татаад ажиллах юм байна тий? Тий, шууд ячиж болох юм билээ. За дэлгэрэнгүй мэдээллийг мэдээж одоо 98.36 болон за G-Mobile-ийн хэрэглэгчид өөрсдөө 36 гэдэг дугаарыг утсаараас авч болно. За мөн G-Mobile.mn гэдэг вебсайт байж байгаа. Эндээс дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
За баярлалаа минь. За баярлалаа Жимэн баял. Аха. За тэгвэл Зевсийг маань дандаа л ингээд нэг юм идэр байдал, насны байдлаар дүрслээд идэв шүү дээ. Тэгэхвэл хүүхэд маягаар нь бас дүрсэлсэн хэдэн бүтээлүүд байна. За. За энэ бол зүүн гартал харагдаж байгаа нь бол Никола Пуссен бяцхан Юпитерийг хооллож буйна гэсэн зураг байна. 1630-ад оны зураг. Тэгэхээр энэ дээр болохоор Никола Пуссен бүр амар бодит байдлаар домогтой болохоор Зевс маань Крит арал дээр нууцаар өсөж бойж байгаа. Тэгээ нууцаар өсөж бойж байгаа учраас нөгөө автаа идүүлчихгүйгээд тий. Нууцаар өсөж байж байгаа учраас хажууд нь дандаа нөгөө нэг хоёрыг дуулахт цэргүүдийг байлгаад тэдрээр бамбаагаар нь тоглуулдаг. Мөн ээж нь өөрөө харж чадахгүй юм чинь айн эмхтэй бурхад бол Зевсийг бол харж өгчээсэн, харж өсгсөн. Тэгээд Амальфей хэмээх гэгээн ариун ямааны сүг өгчөж өссөн гэдэг чинь. Тэгвэл Никола Пуссен болохоор бүр шууд ямааг нь хойд хоёр хоолтой хөлнөөс нь өргүүлээд тэгээд хүүхдийг амлуулаад л тийм шулуухан дөрслөө тавьчихсан маа. За тэгээд Никола Пуссен 1630-ад он гэж байна. Энэ үед бол яг нөгөө классицизм буюу сонгодог урлаг хөгжиж исэн үе. Тэгэхээр нөгөө зохиомжийг харах юм бол энэ хоёр Зевсийг асран хамгаалж байгаа эмхтэй бурхад одоо эмхтэй савдаг бүсгүүчүүд маань ер нь яг ингээд энэ чи дөрүүд нь гурвалжин дүрс үүсэж байгаа. Пирамидны дүрс. Тийм байна. Тий. Энэ нөгөө нэг ер нь сонгодог урлагийн айгу мэдээж зураач өөрөө шугамдаад суухгүй ч гэсэн айгу инхээр нөгөө зураг тийм тэнцвэртэй, тэгшгэлтэй тийм гоё харагддаг. Тэгэхээр нэг дүрм гэх юм уу? Тий. Нэг тал руугаа хэл бихгүй байх нь шүү дээ, тий. Тий ер нь тэнцвэртэй харагддаг юм байна, тий. Тий айгу нэг юм тайван тэнцвэртэй нэг тийм мэдрэмж өгдөг байхгүй юу? Нөгөө одоо хөдөлгөөнтэй мэдрэмжийг ч юм уу ямар нэгэн төгшөөртэй мэдрэмжийг өгөх юм бол арай өөр зохиомжийн хэлбэрүүдийг ашиглана тий. Нэг дүрийг нь илүү нөгөө тал рууг нь дээш нь босгож өгнө гэдэг ч юм уу. Ингээд энгийн мэдүүлгээр хэлэх юм бол манай нөгөө урлагийнхаа судлаач бодлаач нар хаяа хэлээлээд. За чи бас арай бүдүүлэг ярьж шүү. За яах вэ тий. За тэгээд дараагийнхан баримл нь болохоор Лоренцо Бернини гэдэг Альберт Бернини чулууг хайлуулагч одоо чулууг элс болгосон тийм баримлч гэж ярьдаг байхгүй 17 дугаар зууны баримлч. Тэгээд Бернинигийн 17 наснда хийсэн Амальфей яма гэдэг тийм бүтээл байгаа. 17 наснда бас чулуугаар юм хийгээд байждаг. Чи яма лаг юм ба шүү дээ. Тийм. Бараг ноолоор нь харагдаад байгаа юм шүү. Тийм. Тэгээд энэ бол зөвхөн нөгөө нэг жоохон настайх нь, жоохон үеийнх нь одоо бүтээл байгаа байхгүй юу? Цаашаагаа болохоор бидний нөгөө сайн мэддэг Прозерпинаг олзолсон нь гэдэг ч юм уу. Гоёных нь бацалт хүртэл амар тий тод идэх тэр бүтээлүүдийг бол хийх болно. Гэхдээ ер нь бол нэг 20 хүрэл тэгэл амар бүтээлүүд төрөвсөн да. Аха. Энэ юу вэ? За. Би уг энийг хассан гэж бодсон шүү дээ. За. Гэхдээ нөгөө Зевсийн амраг эмэгтэйчүүдийн талаар ярих юм бол ер нь бол хамгийн чухал одоо Зевс гэхдээ их нэртэй хайргүй шайртай шүү дээ. Ер нь бол чи одоо ямар хайшаа юм бэ? Энийг хилээ гаргасан эможи одоо тавьж идэх юм уу? За тэгээд Зевсийн амраг эмэгтэйчүүд гэдэл ярихаар за их л үзэсгэлэнтэй бүсгүүчүүд гарч ирэхэндээ гэдээ харсан чинь уртаас эможи харж байдаг шүү. За За тэгээд ер нь бол Ира гэж зулагч маань яг нөгөө зулагчийн дуудлага дээр бас тайлбарлаад хэлэхэд одоо ингээд 50 дугаар хэдүүлээ цуг үзчихлээ. Зулагч Европ судлаач тийм учраас яг грек хэлнийх нь дуудлагаар ярьж байгаа шүү. Би бол дүрслэх урлагийн Оросын академитэй судлаач. Тэгээ тийм учраас би орос дуудлагаараа ярьдаг. Ер нь эрдэмтэд ингэдэг. Нөгөө ингээд хоорондоо өөр өөрсдийнхөө школоос шалтгаалаад янз янзаар ингэж ярьдаг байхгүй. Гэхдээ ер нь бол Ира, Хера, Гера гэдэг бол нэг л нэршлүүтэй байж байгаа тийм. За Ром нэр нь бол Юнона. За тэгээд Юнонагийн энэ зүүн талд нь болохоор та бүхэн санаж байгаа бол нэг их гонигтай түүх байгаа.
Юнона Аргусын нүдийг тогсны сүүлэн дээр өрж буйна гэдэг зураг байна. Тэгээ Юнона маань маш хартай мэдээж яг тэр чинь гэр бүлийн үнэнч байдлыг сахидаг эмэгтэй бурхан байна. Тэгээ Зевсийн эхнэр болсон. Зевс бол өөрийнхөө ажил үүргийн хувьд өөрийнхөө ертөнцийн үүргийн хувьд үнэнч байх боломжгүй эрхтэй хүн байна. Хүн бишээ бурхан байна. Тэгээд тэгэнгүүтээ нөгөө Юнона чинь маш их хартай учраас ерөн грекийн бурхад чинь дандаа хүний мэдрэмжүүдээр дүүрэн байдаг шүү дээ. Хамгийн хүнчлэгдсэн шашинтай байсан байгаа байхгүй. Тэгэхээр Юнона маань дандаа ингэж хардаж яваад гэтээ бүгднийг харж амжихгүй. Тэр болох нөхрийнхөө араас гүгээд болохгүй шүү дээ. Энд чинь бурхан юм чи өөрт нь хийх ажилтсан байгаа шүү дээ. Тэгээд тэгэнгүүтээ Аргус хэмэх мянган нүдтэй маш сайн туслагч байгаа Зевсийг хөөгөөд явуулцдаг. Зевс тэгэнгүүт нь Хермес шууданч бурхнаар дамжуулаад Аргусыг бол хөнөөцсөн. Тэгээд тэрэнд Юнона маш их гашуудаж Аргусын мянган нүдийг авч тоосны сүүлэн дээр өрсөн тухай. Тэгээд тоосны сүүлний нүд нь ийм байгаамаа гэт. За тэгээд Зевсийн амаргуудаас бас их гоё хамгийн надад сонирхолтой санагддаг юм уу? Яагаад ч юм урлагийн уран бүтээлч хүмүүс их тэгж дүрсэлдэг нь болохоор Даная юм ба. Тэ? Данаягийн домгийг нэхэн санахад бол хэдүүлээ юуж Данаягийн эцэг нь одоо өөрийн чинь ач хүү чиний амийг хороож чиний хаажил эрх мэдлийг булаах болно гэсэн учраас ганц охиноо хизээж нөхөртэй байлгахгүй шийдвэр гаргаж зарим их сурвалжид өндөр цанхагт зарим их сурвалжид болохоор газрын дорх хөнгөлд бол хорьсон байдаг. Тэгэхээр энэ Рембрандт гээд 17 дугаар зууны үеийн Голландын зураач, Голландын алтан үе гэж нэрлэдэг. Энэ Рембрандт их гоё үед амьдарч, их сонирхолтой хүн өөрөө нөгөө өөрийнх нь тэр үе нь одоо энэ үед бол дөнгөж ингээд Голланд чинь хөгжөөд тийч бүх ингээд дэлхийн нийтийн худалдаа 8 энэ айгүй их болол тэгээд нөгөө ерөнхийдөө нөгөө эдийн засгийн айгүй тийм өндөр түвшинд хүрч исэн байхгүй юу. Дэлхийн хэрээр хүмүүс ч ер нь тэгээд нөгөө зовлонгүй бол бурхнаа сандгүй юм шүү дээ. Тийм шүү дээ. Тийм. Ер нь зовлон байхгүй бол бурхнаар яах юм те? Тийм. Тэ нүгэл байхгүй бол те. Тэгээд тэгэнгүүт нөгөө ингэж байгаа байхгүй юу. Нөгөө яг энэ Рембрандтын үед амьдарч исэн урлагийн бүтээл тойрвж байгаа бусад хүмүүс болохоор хөрөнгөтний нийгэмд зориулсан тэр нөгөө нэг санхүүгийн эрхчлөлөнд хүрсэн амьдрал нь бүх юм сайхан байгаа тийм хүмүүст зориулсан маш хөнгөн сэдвтэй урлагийн бүтээлүүд тойрвоод эхэлсэн. Хинч амьдралын утга учирыг асуухаа болцсон. Хинч Иесус Христос гэж хийн, Гэгэ Мария гэж хийн гэж асуухаа болцсон. Бүх юм нэг хэлбэрт ороод ингээд тэгээд тэмээ чи нэг гоё жижиг худалдаа чин тэгээ чиний амьдралын юм жижигхэн аз жаргалуудаар дүрэн гэд натюра морте буюу нөгөө шил лонх усан үзэм алим жимс зураад байдаг те тэр урлагч нь хүртэл ингээд аюу хөгжсөн байгаа байхгүй юу энэ үед гэтэл Рембрандт бол маш өөр зураач. Рембрандтын хүргүүдийг харах юм бол нэс нэгчсэн ш нь нөгөө Эрмитажийн музейд очиод Рембрандтын заалыг үзээд тэгсэн чинь нэг заалнаас Рембрандтын том заалнаас нэг өнцгөөс нөгөө рүүгээ явсан чинь би буруу талаас нь эхлээд үзчихэж. Нөгөө амьдралын төгсгөл үеийнхэн зургуудыг үзээд амар хүнд тусаад амар хүндэрч явж яснаа хамгийн сүүлд нь болохоор энэ Даная зураг байдгийн. Тэгээд маш залуухан үедээ эхнэрээ зурсан зураг байдаг байхгүй юу. Тэгээ маш хөлсөн баг. Яагаад вэ гэхээр ийм амьдралыг залуудаа гоёор төсөөлдөг хүн байсан юм байна шүү дээ. Яаж ийм амар их зовлон үзэж хүнд болов гэд тэгж бодсон чинь айгүй амарс. Тэгэхээр энэ Даная бол яг харьцангуй залуу байхдаа зурсан зургийнх нь нэг. Тэгэхээр эмэгтэй хүний гоо сайхныг илүү зурж байгаа. Уран зураг дээр бол бид нар энэ халдлагад өртсөн тухайн нь ярьжсэн. Тэгэхээр энэ дээр нөгөө Зевс чинь дандаа ийм мэдээж үр удмаа үлдэх гээд хамгийн үзэсгэлэнтэй бөгөөд хамгийн ариун охтуудыг сонгож авч байгаа шүү дээ. Тэгэхээр яг нэг тэр ариун эмэгтэй хүний буюу ямар нэгэн харилцаа гэдгийг огт мэдэрч үзэж байгаагүй. Одоо өөр эсрэг хүүснийх нь ертөнц ер нь өөр хүний оршихуу өөрийнх нь хувьд тунжиг сонирхолтой бөгөөд аимшигтай юм шиг сонирхолтой юм шиг яг нэг тэр өмнөх агшинг төрсөлдөг байхгүй. Тэгэхээр Рембрандт бол тэр энийг бол харцаар нь бол
гайхалтай ингэж гаргаж ирсэн. За тэгээд ер нь бол өнөөдрийн нэвтрүүлгийн цаг маань дуусч байна. За тэгээд ингээд нэмэлтээр хэлэхэд юу яж байгаа те цаашдаа бид нар хичнээн бурхтын томог гэдэг сэдв маань үргэлжлэхгүй ч гэсэн янз янзын иймэрхүү ивентүүдийг бол бас хийсээр л байх бах те ингээд олон нийтэд энэ бурхтын томгийн талаар түгээсээр л байх бах. Тэгээд ер нь Африкийн нэг гоё үг байдیں۔ Африк арт төмний гэх юм уу? Настан өгөхөд ном шатдгаа гэж байгаа. Бид нар энэ талаар ярихаа л болчихл юм бол тэ ингээд энэ бүх мэдлэг чинь байхгүй болоо шүү гэд. Тэгэхээр ярьж явах хэрэгтэй юм. Дараагийнхаа үедээ дамжуулж явах хэрэгтэй юм аа. За баярлалаа минь. За уг нь бурхтын томог гэдэг энэ нэвтрүүлэг маань цааш өргөлжилсэн бол их гоё байсан те. Гэтэ төр завсарлаж байгаа шүү гэдгийг бас хэлмээр байна. 3 4 ч юм уу 5 дугаар улирлаас буцаад эргээд ирэх баха. За уг нь бол одоо Европ судлаач Мөнхц бол манай зулаа маань уг нь хөтөлж явуулах хэрэгтэй байсан. Даанч гэж цадж аялж яваа л да. Тэгэхээр их сайхан байгаа бах. Ямар ч нэвтрүүлэг нь хоёлаа хаачлаа. Нэг зулаа ихчтэй шалгалт өгж байгаа юм шиг тий. Цаач одоо манай лайвыг үзчихсэн л 2 дурак чи юу гэдэг нь л гэсэн сууж байгаа бах та. За ингээ бурхтын томог гэдэг маш гоё нэвтрүүлгийн маань 2 дугаар улирлын сүүлчийн дугаар инх өндөрлж байна. Баярлалаа минь аа. За нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн Од Мөндөр сувгаар болон NTV телевизээр мөн 83.3 107 хостолын Од Мөндөр радиогоор хүрлээ. Өнөөдрийн дугаарыг өдөр бүр шинэ ураатай Төлөөжөө Бэкери болон цахим ирээдүйд хамтдаа G-Mobile компани ивент итгэсэн. За минь аа дараагийн улирлаар уулзъя. Дараагийн улирлаар уулзъя. Баярлалаа. За бай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Худлаа банкны данс байгаа 4191 Тэг 4 518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм аа. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.